За намайг Баян сумын 6 дугаар баг Өвөр Ирээн нутагт амьдардаг Егөрийн оюун цэцэг гэдэг. Би хантайгаа одоо 2005 оноос хойш анилаад анилснаасаа хойш мал дээр мал маллаад өдөө хүртэл амьдарч байна. Миний ханиг Өржин Даржийн Гамбат гэдэг одоо бит хоёр 3 хүүхдийн аав ээж болсон байна. Тэгээд манай том охин Монгол Улсын их сургуульд оюутан, тэрний дараах хүү Агарж маань Дорнот аймгийн 5 дугаар сургуульд сурдаг. Бага охин маань одоо сумынхаа цэцэрлэгт хүмүүжиж байгаа. За өдөө одоо бит хоёр 20 гаруй жил мал маллаад амьдрахтаа малын буян шиг ер нь их хариун байдаг. Тийм болохоор одоо бит хоёр малынхаа буян гişгээр өдөө болтол сайхан амьдарч байна. 2024 онд сумынхаа авраг малчин боллоо. 2025 онд аймгийн авраг малчин боллоо. За энэ жил 2026 онд миний хань Өржин Даржийн Гамбат аймгийн алдарт уяач гэмэх цол бүрдсэн. За эндээ бас маш их баяртай байна. Өдөө хугацаанд одоо мал маллаж амьдрахтаа бас зуны цагт үнэ малаас ааж өөрийнхөө хэмжээнд бас сүү цагаа эдэгээ борлуулж сум орон нутагтаа бас хандив тусалцаа үзүүлж явж исэн. Тэр одоо ингээд малынхаа ашиг шимээр одоо малын буян их тийм болохоор одоо өдөө болтол амьдрахтаа энэ байшин саваа ингэж гоё тогтчулж хөдөөний айл бас хөдөө гэхлээрээ л хүмүүс ер нь тийм нэг эсхий гэртээ ингээд тийм байдаг юм шиг боддог. Тэгэхгүйгээр бас хөдөөж гисэн бас ингээд тогтой тухтай амьдарч болдгиймаа гэж харуулж байгаадаа бас баяртай байна. Бас интернетийн сүлжээнд холбогдсон ингээд цаг тухайд мэдээлэл аваад ингээд амьдарч байгаадаа бас баяртай байна. За тэгээд Монголынхаа бүх ээжүүд, эмэгтэйчүүдтэй мөн сумынхаа Өвөр Ирээн нутгийнхаа бүх эмэгтэйчүүдтэй олон улсын эмэгтэйчүүдийн эрхийн хамгаалах өдрийн баярын мэндийг хүргье.